Ийн Александр фон Хумбольдтын нэрэмжит дунд сургуулийн захиалгаар бүтээх. 1992 онд тухайн үеийн Октябрь дүүргийн боловсролын хилцээний 08 тоод тушаалаар нийслэлийн 38 дугаар дунд сургуулийг байгуулах шийдвэр гаргажээ. Ингээд 14 багш, 200 гаруй сурагч, 4 ажилтнтай үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Сарыг гаргах нэг ийм өөр мөц. Ерөнхий боловсролын сургуулиас арай өөр ийм шинэлэг хэлбэрээр байгуулах гэсэн ийм сэтгэл байсан учраас зориглож бид энэ сургуулийг байгуулсан. Тэгээ энэ маань бас өдөнгөө өгсөн богино хугацаанд цаг хэмжээний амжилтанд хүрсэн. Эцэг эхчүүд нийт багш сургуулийн бол нэлээд сайн дэмжсэн. 90-ад онд манай ерөнхий боловсролын сургуулиуд орос улсын хөлбөмбөцөнд үзгээ баг болоод байсан. Тэмцэрс одоо бүх ангид орос улсын сургалтыг гадаадын аль нэг хэлтэй хослон сургаж хөтөлбөр програмыг зөвшөөрч ингэж анхны хос хэлтэй ийм сургууль байгуулагдсан. Удалгүй 38 дугаар дунд сургуулийг гадаад хэлний дээд сургуулийн лаборатори бааз болох баримт бичгийг батлав. Ингээд Америкийн нэгдсэн улс, Их Британи, Япон, Герман, Хятад, Франц улсаас багш нараа урагдан ирж хүүхдүүдэд 6 дугаар ангиас нь гадаад хэлний хичээл зааж эхэлжээ. 6 жилийн дараа тэгэхэд тус сургууль 60 шахан багштай болж өргөжин 43 бүлэгт 1300 гаруй сурагчид хичээлж байлаа. Сурагчдын хувьд Улаанбаатар хотын дүүрэг бүрээс буюу тал талаас цугласан хүүхдүүд байв. 1998 онд нэгэн томоохон өөрчлөлт хийгдсэн нь тус сургууль герман хэлний гүнзгийрүүлсэн сургуультай болсон юм. Мөн энэ оноос хүүхдүүдэд гадаад хэлний хичээлийг 1-р ангиас нь заах болжээ. - 2004 онд Герман улстай соёлын хэлэлцээр байгуулжээ. Хэлэлцээрийн дагуу тус сургуулийн 1-ээс 3 дугаар ангид 7 хоногт 3 цаг, 4-өөс 5 дугаар ангид 4 цаг, 6-аас 12 дугаар ангид 5 цагийн герман хэлний хичээлийг гүнзгийрүүлэн зааж байна. Би энэ сургууль дээрээ жил хагасын хугацаатай ажиллаж байна. Би Кёльн хотод оюутан цагаа өнгөрөөсөнд миний ард харагдаж байгаа энэ лого байна. Гадаадд герман хэлийг эзэмшүүлэхийн байгууллагаас би ирж энд ажиллаж байгаамаа. 38 дугаар дунд сургуулийн удирдлага сурагчдаа унган герман хэлтэй багш нараар хичээл заалгахаас гадна герман хэлний монгол багш нарынхаа мэдлэг, мэргэжлийг байнга өсгөн нэмэгдүүлэхэд ихээхэн анхаардаг. Ажиллах хугацаа маань бол 3 жилийн хугацаатай байдаг. Гэхдээ энийг жилд гэрээгээ бид нар шинжилээд нийт багш нийтдээ 6 жил бас ажиллах боломжтой. 2002 онд анх удаа иржсэн. Тэнд би нөгөө жинхэнэ багш мэргэжилтэй болоог байсан сурчсан учраас энд ирж дадлага хийсэн. Тэгээ 4 сарын хугацаатай би энэ Монголд ажиллаж байхдаа энэ улсын байгальтай энэ байгаа бүх байдал надад их таалагдсан учраас би энд дахиж ирж ажиллая гэж хүсэлт гаргаж ирсэн байгаа. Яагаад энэ том ангийн хүүхдүүдэд орж байгаа гэхээр энэ сургуулийн 9, 10, 11 дугаар ангийн хүүхдүүд 10, 11 дугаар ангид байх хугацаанд германы хэлний диплом 1, 2 гэдэг том шалгалтыг өгч төгсөх ёстой. Монгол хүүхдүүдтэй ажиллахад надад нэг их асуудал байдгүй. Тэднэртэй ажиллах их гоё байдаг. Би тэднэрээс илүү их гоё нэрийг авч чаддаг. Тийм учраас надад монгол хүүхдүүдтэй ажиллах гэдэг бол их баяр баясгалантай сайхан юм уур амьсгалыг надад төрүүлдэг юм аа. Надад бэрхшээлүүд тэд нар маш их хичээж ажилладаг, маш их нөхөрсөг юм найрсаг одоо багшийн үүдээс ямар нэгэн асуудал гарах юм байхгүй тайван хичээлээ гоё явуулах боломжтой байдаг юм. 38 дугаар дунд сургуулийн сургалтын бас нэг онцлог нь сурагч бүрийнхээ герман хэлний мэдлэгийн түвшнийг тогтмол хяндагт оршино. Тэд сурагчдаа герман хэлний мэдлэгийн түвшнөөр нь A, B, C, D гэсэн 4 бүлэгт хуваадаг. Улирал бүр шалгалт авч нэг ижил түвшний сурагчдыг нэг бүлэгт оруулдаг. Ингэж сэлгээ хийснээр сул сурлагатай сурагч итгэвч чармайлт гарган сурлагын чанараа сайжруулж чадвал сайн сурлагтны игнэнд орох боломжтой гэсэн. Талын охид хамтлаг байгуулагдаад 3 жил өнгөрчээ. 12 хүний бүрэлдэхүүнтэй энэ хамтлагийг герман хэлний зай харахын нэгдлийн дарга Минж Батгар, мэргэжилтэн багш Мартин Баенберг нар санаачилжээ.
Хамтлагийн авиаслаг охид өвөл зуны амралтаараа Германы харилцаа холбоо бүхий хотуудын сургуулиудаар аялан тоглолт хийдэг. Тэд ийхүү герман хэл соёлыг газар дээр нь суралцахаас гадна өөрийн орны соёл урлагийг сурталчилдаг юм. Намайг Буянзаа гэдэг цэцлэлт болдог. Тэгээд бас үндэсний ясны бүжгээ бүжгэлдэг. Намайг Уянх гэдэг. Би бол бас дуулдаг, бүжгэлдэг, бас битбокс хийдэг. Намайг Хонгор зул гэдэг. Би Талын огт хамтлагийн гослол бүжигчнэр одоо явдаг. Намайг Номна гэдэг. Тэгээд дуулдаг, бүжгэлдэг. Намайг Хатан дээр гэдэг. Би энэ хамтлагт дуулж бас бүжгэлдэг. Намайг Лавгцэн гэдэг. Би бас бусад охтуудын адилаар дуулж бүжгэлдэг. Намайг Ууган Жаагаад гэдэг. Би дуулдаг, бас бүжгэлдэг. Намайг Намон дээр гэдэг. Би бас дуулж бас бүжгэлдэг. Herzlich willkommen von nah und von fern, ihr Mädchen, ihr Jungen, ihr Damen, ihr Herren. Singen und tanzen, das wollen wir, und euch Freude machen, darum sind wir hier. Herzlich willkommen von nah und von fern, herzlich willkommen von nah und von fern, ihr Mädchen, ihr Jungen, ihr Damen, ihr Herren. Singen und tanzen, das wollen wir, und euch Freude machen, darum sind wir hier. Дээрээс нь хүүхдүүд маань айгүй гоё соёлын тийм өргөн мэдлэгтэй те Германы одоо хүүхдүүдийн аж амьдралтай танилцаад ирж ийн. Дээрээс нь тэнд айгүй их ингэж 5 жилийн хугацаанд өчнөө олон бид нэр урилга хүлээж авсан. Зөвхөн ингээд сургуулиудаар явж тоглох биш. Өчнөө олон том олон улсын нэртэй том фестивалууд дээр талын охид маань очиж тоглосон байгаа. Жишээлх юм бол 2007 онд бид нэр Берштадт гэж хотод одоо хурд хамтлагийнхантайгаа тоглолт хийсэн байгаа. Мөн тэнд амьдардаг олон монгол хамтлагуудтай тоглолт хийсэн. Мөн тэр Германы нэртэй хамтлаг болох одоо Fulda хотын Mighty Spice гэдэг хамтлагтай тоглолт хийсэн байгаа. Гэх мэтчлэнгээр нэлээ үр дүнтэй энэ тоглолт маань усан. Мөн энэ ташрамт хэлгээд холбооны бүгд Германаас элчин сайдын яамнаас манай хүүхдүүдийг үнэгүй визээр хангаж чаддаг. Бид нэрийг бол мэдээж дуулж бас бүжиглэхийг харжсан. Тэгээ бас германаар ярих чадварыг бас харж сонгож авсан. Талын охид яг үндсэн хамтлаг маань 5 жилийн өмнө байгуулагдаад 11-р ангийнхан болоо төгсчихсэн байгаа. Үндсэн талын охид хамтлагийг төгсөөд явсны дараагаар бид нэрийг энэ шалгаж мик агч маань өөрөө шалгаруулж авсан байгаа. Дуулахыг бас яг мөн бүжиглэхийг харж авсан байгаа. Тоглолтын маань хугацаа цаг 10 минут үргэлжилдэг. Тэгээд энд мэдээж герман сургуулийн хүүхдүүд учраас герман дуу дуулна. Мэдээж тоглолтын өмнөд хэсэгтээ эхний хэсэгтэр бид нар дандаа монгол нөгөө жишээлбэл тэг үндэсний ясныхаа бүжгийг, уртын дуу, морин хур, хөөми бөөгийн бүжгээ үзүүлээд дундуур нь охтууд маань герман монгол дуунууд тэгээд сүүл хэсэгтээ одоо поп дуунууд зэрэг юм тийм мэдчлэнгээр ингээд урлагийн нэг талаар бас хэлдэг. Hoch die Gläser und vielen Dank. Нэг том CD гаргасан байгаа. Одоо охтууд маань 2 дахь CD-ийнхаа бичлэгэнд бас энэ жил орно. Энэ жилдээ одоо өнжөөд дараа жил бид нар 2011 онд дахиж явахаар ингэ төлөвлөж байгаа. Альва сурагч сурлагын өндөр амжилт гаргахад сайн багш, сайтар боловсруулсан сургалтын агуулгаас гадна сургалтын таатай орчин ихээхэн нөлөөлдөг. Энэ тал дээр 38 дугаар дунд сургуулийн хамт олон ихээхэн анхаарч ихэнх анги танхимудаа гэрчлэгээтэй кабинет болгосон байна. Компьютер бүхий мэдээлэл зүйн кабинеттай мөн 20 гаруй удаа компьютертай англи хэлний цахим одоо лабораторитой одоо ингээд бүх өрөөнүүдэд интернетийн үзүүр орсон. За болвол одоо багш нарыгаа одоо ноутбуктай зөөврийн компьютертай болгох одоо энэ зорилт тавьж байна. Зөөврийн компьютертай бүх багш нар маань болчих юм бол одоо өөрсдөө хичээл заах үедээ дуртай үедээ одоо интернетийн үзүүр толгойд интернетээс холбогдох материалаар шууд татаад LCD проектороор одоо гаргаж хичээл заах түүнээс гадна манай сурагчид бол одоо интернеттэй харьцах ийм өргөн боломжтой болох юм аа. Альва байгууллага гадаад дотоодын алдарцуутай хүмүүсийн нэрэмжит болгох нь тухайн хүний нэр алдрыг эх оронд нь болон дэлхийд дахинд алдаршуулан мөнхжүүлэхээс гадна улс түмний найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцол зэрэг олон асуудалд эергээр нөлөөлдөг. Герман хэл математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургууль 2009-с 2010 оны хичээлийн жилд Германы алдарт эрдэмтэн Александр фон Хумбольдтын нэрэмжит болгох төсөлт ажлыг хэрэгжүүлжээ. Александр фон Хумбольдтын
нэрэмжит болох саналыг бол бид нэр гаргасан юм. Манай хамт олон гаргасан. Ер нь бол Александр фон Хумбольдтын нэрэмжит болох энэ үйл ажиллагаа бол манай одоо сурагчид, эцэгчүүд, багш нарын одоо санаачлагаар ороосоо одоо үүсч бий болсон өнгөрсөн хугацаанд 30 гаруй төсөлт ажлуудыг хийж гүйцэтгэлээ. За 9 сараас хойш одоо 5 сарын 1 хүртэл одоо энэ төсөлт ажлыг үндсэнд нь хэрэгжүүлж бид нэр одоо дуусгах юм. 1769 оны 9-р сарын 14-нд Берлин хотод Помернес гаралтай Пруссийн офицер Георгийн гэр бүлд мэндэлсэн Александр хожимо алдар цугаа дуурсгажээ. Тэрээр байгалийн шинжээч, аялан судлаач, хүмүүнлэгийн их үйлстэн, угсаатан зүйч байсан бөгөөд Германы төдийгүй дэлхийд дахинд танигдаж чадсан юм. Александр фон Хумбольдт Европ твээс халин гарч Өмнөд болон Төв Америк, Америкийн нэгдсэн улс, Зөвлөлт холбоот улс, Төв Азад судалгааныхаа аянаа хийхдээ физик, хим, газар зүй, эмнэлс судлал, угсаатны зүй, хүн төрөлхтний нүүдэл, суурьшил, шилжих хөдөлгөөн зэрэг шинжлэх ухааны 10 гаруй салбарт ажиллан 70-аад бүтээл төвлөрсөн байна. Түүний бүтээлүүдээс байгалийн төрх, сансар зэрэг нь Германд ихэд алдаршсан юм. Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургууль Александр фон Хумбольдтын нэрэмжит болсноор Германы хэл соёлыг эрчимтэй судлан сурталчлах томоохон төв болж, тос сургуулийн нэр хүнд гадаад дотоодод өсч, сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй. Жилийн хугацаанд би 38 дугаар сургуулийн хүүхдүүдтэй нэлээд их ажлыг хийсэн байгаа. Жишээлх юм бол хүүхдүүдэд би математикийн хичээл дээр туслах, мөн герман хэлний хичээл дээр гэрийн даалгавар хийлгэх, мөн талын охид гэдэг энэ хамтлагийн хүүхдүүдтэй би байнга герман дууг одоо давтаж герман дуу сургаж байгаа. Мөн түүнээс гадна бас өөрийн санаачлагаараа хоор дууны шинэ байгуулж тэднэртэйгээ бас ажиллаж байгаа. Сарыг хэрхэн яаж хэмжих вэ? Сар дэлхийн хоёрын хоорондох зайг одоо хэрхэн яаж хэмждэг? Яагаад тэр сансар тийм л дагуул байдгийг гэх мэтчлэнгээр ийм төсөлт ажлуудыг нэлээ хийж байгаа. Хэрвээ энэ жишээлбэл Монголоос сарыг одоо хэмжихэд ямар хэмжээд байдаг? Гэтэл Германаас бас яг тэр бидний хэмжиж байгаа цагт Германд бас тодорхой хэмжээний хүүхдүүд бас тэр цаг цөмчүүд яг ингэж хоёр талаас камер харж бүгдээрээ тэрийг хэмжиж байгаа. Надад хамгийн гоё их таалагдсан юм нь Монгол орны байгаль маш их таалагдсан их гоё. Хүүхдүүдтэй ажиллахад ч гэсэн хүүхдүүд маш их хичээнгүй. Тэгээд тэд нар ер нь олон талын юмыг их сонирхож сурахыг хүсдэг. 2000 оноос хойш 38 дугаар дунд сургуулийн 300 орчим сурагч жил бүр зохиогддог Герман хэлний улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Цаашид тус сургуульд герман багш нарынхаа тоог нэмж, зарим мэргэжлийн хичээлийг герман хэл дээр заахыг зорин ажиллаж байна. Манайх герман улстай бас хамтын ажиллагаатай энэ чиглэлээр бол жилээс жилд ажил маань бол одоо өргөжж байна гэж хүндэлтэй юм. За манай сургуульд Германы нэг мэргэжилтэн багш, 2 сайн дурын ажилтан, за мөн тэр хугацаагаар 2 одоо герман оюутан ажиллаж байгаад саяхан одоо буцлаа. За түүнээс гадна мэргэжлийн зөвлөх нэг багш, за мөн герман хэл заадаг одоо үндсэн Германы мэргэжилтэн багш нэг үндсэндээ ингээд 6 одоо герман багштай ажиллаж байгаа. Би 22 настай, би Монголд ирээд 1 жил гарan болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдэд туслах зорилготой цивил дэнс гэдэг шугамар ирсэн байгаа. Энэ сургуульд ирж ажиллаж байгаагийн хувьд энэ сургуулиас өчнөө олон хүүхэд герман хэл сураад сүйд одоо холбооны бүтээн амт герман улсад олноороо очиосоо гэж би хүүхдүүдэд хүсэх байна. Би ер нь болохоор энэ 38 дугаар сургуульд анх бэлтгэлээ ингээс алга хэлж орсон. Тэгээ одоо 10 жил герман хэл өсөж байна. 2008 оны 5 сарын 24-өөс 6 сарын 21-ний хооронд Германы холбооны бүтээн дахь Герман улсын Вена анд Липе гэдэг хотод очсон. Тэнд болохоор Кристофорус гимназиум гэдэг гимназид сурсан байгаа. 3-7 хоногийн турш. Тэр хугацаанд болохоор би тэнд нэг айлд байсан. Тэр айл болохоор Herbold гэдэг айл байгаа. Тэгээд би тэнд байх хугацаанд бол Германы одоо тэр гимназид сурч одоо Германы боловсролын систем ямар байдаг вэ? Германы хүүхдүүд юу хийдэг вэ? Өдөр зам юу хийдэг гэдгийг тэрийг амьдрал донд нь орж өөрөө үзсэн.
Бидний гол зорилт бол одоо өргөтгөл бариулах. За энэ хуучин одоо шаардлага хангахгүй байгаа барилгуудыг актанд оруулж шинээр бариулах. Сургалтын орчныг сайжруулах одоо том зорилт бол бидэнд толгорч байгаа юм. За манай сургуулийн цаашдын ирээдүй бол герман хэл байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болох ийм одоо ирээдүйн зэг зорилт бидний өмнө бол тавигдж байна. Мэдлэгдээр суурилсан өнөөгийн нийгэмд айлын гадаад хэлийг заавал эзэмших шаардлагыг орчин нөхцөл биднээс шаардаж байна. Гадаад хэл шамтран сурснаар их хэлээ мартах биш, харин ч сэргээн сайжруулах сайн талтай байдаг. Өдгөө холбооны бүгд найрамдах Герман улсаас гадна Дани, Австри, Люксембург, Чех, Бельги, Лихтенштайн, Швед, Италийн өмнөд хэсэг, Африкийн Того, Намиби улсууд, Чили, Перу, Аргентин зэрэг маш олон улс оронд албан болон албан бусаар герман хэлээр ярьж байна. Иймд герман хэлийг төгс эзэмшснээр таны өмнө дээрх орнуудын үе таалга үргэлж нээлттэй байна гэсэн. Шүрэ спортоор хичээлдэг. Тэгээ 2005 оноос хичээлж эхэлсэн. Тэгээд нагийн спорт хичээлгээд маа сургуулийн захирал дээр багш нар их дэмжиж өгдөг. Бүх сургуулиуд бол ийм сур зэлцээний төлбөр явуулаад байж чаддгүй. Гэхдээ манай сургууль бол ийм зэлцээний төлбөр явуулдаг болохоор би маш их баярлагдав. Өөрөө ч тэрээр явсандаа бас их баярлагдав. Сургуулаа төгсөөд тэгээд гадаадын Германы 5 сургуулиуд суралцах боломжтой болж байна. Mein großer Wunsch ist, in Deutschland an der Universität zu studieren und mit Hilfe meiner Schule kann ich dort studieren. Миний том мөрөөдөл бол гадаадын тэр дундаа Германы их сургуульд сурах юм л та. Тэгээд энэ өөрийнхөө сургуулийн тасламжтайгаар би тэнд сурч чадна. Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургуулийн багш хамт олонний мэдлэг чадвар Монголын минь ирээдүй болсон хүүхэд багчуудаг дэлхийд үнэлэгдэх боловсролыг олгоно гэдэгт итгэлтэй байна.